Энэ удаагийн дугаартай Son application хамтран ажиллаж байна. Son application маань Google Pay дэмждэг олон улсын кредит картаа саяхан гаргасан байгаа. Тэгвэл Sony зүгээс iPhone-тэй хэрэглэгчдэд зориулаад Son кредит картаа Apple Wallet толгойд Apple Pay-ээр төлбөр тооцоо хийх боломжтой болсон байна шүү. Үүнтэй холбогдуулан та бүхэн маань Apple Wallet Son кредит картаа холбосноор Son application-ы зээлийн эрхийг 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн Apple Pay-ээр гүйлгээснээр Son application дээрх зээлийн эрхээ 100,000 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой болжээ. Тийм болохоор Sony кредит картаа холбоод төлбөрөө хормын дотор хийгээрэй. Son application. За юу цаанд манайхан он гарах төхөөдөл хичээл сургуульд намраад та хэд маань гэртээ сайхан амарцгааж байна уу? Тэгвэл та хэд амралт дээр хамт нэмэх өнөөдрөөс эхлэн Netflix-ийн алдарт Stranger Things сурлыг ярьж өгөр боллоо. Дөнгөж саяхан сүүлийн буюу 5 дугаар бүлэг гаргасан Stranger Things сурал бол Netflix-ийн хамгийн алдартай сурлуудын нэг бол яхаарахгүй юм билээ. Хамгийн анх 2016 оноос эхлэн гарч ирсэн уг сурал маань 1980-ад оны Америк нэгдсэн улсын Индиана мужид өрнөх нууцлаг үйл явдлын талаар өгүүлдэг ба супер хүчтэй хүмүүс зэрэгэлдэх ертөнцгээд янз бүрийн өрмөц үйл явдлуудаар дүүрмэлээ. Stranger Things сурлын санааг анх Duffer ах トゥ ус гаргасан бөгөөд хожимо Netflix компани сурлын санааг авч өөрсдийн стриминг үйлчилгэн дээр гаргахаар болсон байна. Duffer ах トゥ ус нь ихэр бөгөөд бага хасаал 1980-ад оны шинжлэх ухааны уран зөгнөлт аимшиг кинонуудын улаан фэн ээж. Тэр ч утгаараа Stranger Things бол Hollywood-ийн алдарт найруулагч болох Steven Spielberg, John Carpenter ба David Lynch, мөн алдарт зохиолч болох Stephen King, H.P. Lovecraft нарын бүтээлүүдийн элементүүд шингэсэн тун өвөрмөц гэж хэлж болохоор бүтээлүүлээ. Stranger Things сурал нь 1980-ад оны Америкийн нийгэм, pop соёлын байдлыг тултал нь үзүүлж, дээрээс нь тун онцгой аимшигын ба шинжлэх ухааны уран зөгнөлт ертөнцийн талаар өгүүлдгээрээ үзэгчдийн сонирхлыг бүр эхний өдрөөс л татаж чаджээ. Тийм болохоор таад маань ч гэсэн уг зураг маань таалагдах байхаа. Одоо ингээд зураг руугаа ямарцгоё. Өнөр ивчлэг эхлүүлэхээс өмнө манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Нэгдүгээр анги. Ингээд сурал маань аль биесээр эхлэхэд 1983 оны 11-р сарын 6-ны Америк нэгдсэн улсын Индиана мужийн Hawkins хотын нэгэн шөнө гарч эхлэв. Энэ шөнө Hawkins хот дахь Америк эрчим хүчний яамны лабораторийн хонгилд хэнийч зүйтэнд ороонгүй аимшигт үйл явдал өрнөж байсан ч Hawkins хотын талаар хараахан мэдээгүй л байлаа. Түүний араас үзэг зөвлөгтөхөд Mike, Dustin, Bill болон Lucas эмэх дөрвөн хүү Mike-ийн гэрийн хонгилд өглөөнөөс хойш тасралтгүй бүр 10 цагийн турш хөлөх тоглоом сууж ивэл яах вэ? Сайхан гараад байгааз. Ингэсээр удалгүй манай дөрвч тоглоомдоо бүр ороод шуугилдаад эхлэхэд Mike-ийн ээж нь бууж ирээд манай эдийг тар ашгүй нэг юм салгалаа. Одоо маргааш хичээл ном энтрээ бодохгүй болохгүй шүү дээ. За тиймгүй манай гуравч Майкийн гэрээс яг гарахаар юм хүмүүс авч байх зур. Дастин ч одоо үлдэгдэл пиццаг идэх хүн амтан байна уу гэж баахан асууснаа байхгүй болохоор дээд давхарлуугаа гарангаа Майкийн ихч Нэнсид өгөх гэж жоох шиг найзынхаа ихчийг крашлдаг юм уу хаашаа. Ингээд үүний дараа Лукас, Дастин, Билл гурав дуугаа унаад гэр-гэрийн зүг явдаг ба тэр үед Дастин ч одоо Вилтэй цуг уралдаа хоцсон дуртай комика аван шүү гэж том ам гарч байгаад өөрөө ялагдаад Вилт комик номноос нэг өгөхөр боллоо одоо хөрхий. За тэгээд Вил ч одоо Дастиныг ялсандаа их сэтгэл хангалуун явж байхдаа өнөө аимшигт үйл явдал болоод исэн лаборатори хажуугаар явж өнгөрдөг бөгөөд тэр зураа дугуйтайгаа үл мэдтгэх байдлаар мод руу явж ороод унчглаа. Энэ хүмүүсийнхаа дараа Вилч гинт айж өөрийг нь хүн хөөгд байгаа юм шиг гэрлүүгээ хар урдаараа хүрээд иртэл гэрт нь ээж ах хоёр нь байсангүй. Тийм болохоор Вилч уцаараа ярих гээд үтсэн ч болохгүй болохоор сүлд аргаа ороод байж итэл яалчгүй нэг хүн Вил дээр хурч ирснээр хаалгыг нь онгойлох гээд үзэж хардаг ба тэр үед ч Вил шууд гаражинда гүйж ороод буу авч цэнгэлсэн ч гинт хурц гэрэл гэлэх үед Вил гаражин дотроос алга болов. Ингэж 11 сарын 6-ны орой Вил вирус гэрээсээ уул мөргөө алга болж байгаамаа. Тиймгүй маргааш өглөө нь болоход Hawkins хотын цагдаагийн газрын дарга Hopper нилээж шаардсан байдалтай өглөөс ирлээ. Тэгснээ шууд хар үдэнд цээж нүсгэн гарч тамхи татснаа буцаж орж ирээд шүвшүрт орж мураад баг үд дүнд болж явахтал ажил руугаа явж өгч байгаамаа. Тэр үеэр Вилийн ээж Joyce болон ах Jonathan хоёр нь Вилийг алга болсныг хараахан мэдээгүй байдаг ба Joyce ч одоо Вилийг өглөөний цагаа ууг гэж хэлэх гээд өрөөнд нь очихдоо Вилийг алга болсныг олж мэдэв. Уг нь Вил чинь алга болоод зөндөө удаж байгаа үсттэй. Үтгэхгүй юм аа. За үүний дараа Joyce-ийн дотор пал хийгээд Jonathan-аас өнгөрсөн шөнө Вилийг хараагүй мөг асуухт нь Jonathan ч хөөрхий гинт ажил орж ирэхээр нь хідэн цаас нь хаа юм гээд ээждээ туслах гээд ажилласан юм байна л та. Түүний дараа Joyce ч одоо Mike-ийн ээж рүү залгаад Вилийг байгаа хэсгийг талаар асуудаг ч Вил тэнд мэдээж байхгүй шүү дээ. Тэр зөөр Mike, Dustin, Lucas гуравч сургууль дээр ирдэг ба мөн Mike-ийн ээж Nancy ч сургууль дээр ирж байгаамаа. Тэгтэл Nancy-г дөнгөж сургууль дээр ирүүгүй юу? Steve Harrington гээд нөхөрч Nancy-тэй нойлын өрөөнд дуулцснаа өмсөж мүсээд орой хамт гарын энтер гээд үдэж хоргож арлаа. Яасан шир нөхөр вэ? За үүнтэй зэрэгцээд Hopper ч өнөө шаардлагатайгаа хамт ажил дээр ирэхэд Вилийн ээж Joyce жалидын ирсэн Hopper-ыг хүлээгээ сууж байдаг ба Вилийг алга болсныг хэлсний дараагаар Hopper ч аль биесээр хэрэг үсгэж Вилийг эрен сурвалжлах ажиллагааг эхлэв. За үүний дараа Hopper ч Joyce-тэй аль болох ярилцаж тайвшруулах гэж оролцсон боловч баг хүн бараа сургаггүй алга болсон тул Joyce юу гээл тийм тайван байх вэ? Hopper-ыг үл өстой хянгаа алдаж байгаа юм чинь. Энэ үеэр өнөө айхтар лаборатори чинь баахан хар хувцастай хүмүүс хурч ирээд баахан хамгаалтын хувцсан тэр өмсөд газар дээр байдаг нууц байгууламж руу явсан ороход тэнд нэг харь гаргийн гимээр зүйл ханан дээр нь гараад ирсэн байвал яах вэ? Базарвна гэж.
юу болоод байгаа юм бол тоо. Ийхүү үний араас үзэгсэлэгдэхэд бид нэгэн үсээ хусуулсан охиныг ой дунд явж байгааг олж харваа. Тэгсээр удалгүй өнөө охин чинь явсаар хоолны газар болоод дотор нь явж ороод тулгаагаар хоол идэж байж байхдаа эзэнд нь баригдлаа шүү. Тэр зур Майк, Дастин, Лукас гуравч Виллиг хичээл дээр ирээг байгааг нь анзаараад байж байтал нэг удалгүй цагдаагийн газрын дарга Хоппер хурч ирээд манай гуравт Виллиг өнгөрсөн шөнө алга болсон талаар хэлж хамгийн сүүлд уулзахаас өмнө юу хийж байсан талаар нь хэлүүлв. Тэр зур манай гуравч Виллиг дугуйтайгаа яваад хайлцаад өгье гэж хэлсэн ч Хоппер манай гурыг зогсоож зүгээр гэртээ ирээд байж юу хэмээн хэлж байгаамаа. Энэ хооронд өнөө ой дундаас гарч ирсэн охин хоолны газар эзэн Бенигийн залуутай ярилцаа сууж байхдаа өөрийнхөө нэрийг 11 гэж хэлдэг ба Бени ч 11-ийг олсон талаараа мужийн нийгмийн үйлчлэгийн хэлц рүү хэлж мэдэгдлээ. Ядаж байгаад 11 маань уг нь хүний яриаг сонсоод ойлгоод байгаа боловч өөрөө юм хүм ярьдаггүй бас болоогүй бодлороо эстран дотор байсан сэнсийг өдөртөө дунтраачвал яах вэ? Ёо. Айхтар гэж. За үүний дараа үзэгсэлэгдэхэд Хопперч өнгөрсөн шөнө Дастин Вил хоёрын салдаг зам дээр очиод явж байхдаа Вилийн дугуйг модон дундаас олдог бөгөөд тэр зур Хавкинсотын бүх утасны яриаг чагнаас сууж хүмүүсийн дүрс гарлаа шүү. Тэгэхээр энэ хотод бүр яах чаргагүй учир нь олдохооргүй юм болоод байгаа нь илт байгааз. За түүнтэй зэрэгцээд Жойс цас нөхөр Лони руугаа залгаад Вилийн талаар ярилцсан боловч Лонигийн шинэ агуун Жойсыг яриулсангүй шүү. Тэгсээр араас нь Хопперч цагдаа нартай хурч ирээд Вилийн дугуйг ой модон дундаас осон талаараа хэлж Вилийг иргэн гэртээ хурч ирсэн байж болно гэд уг нь овоо зөв сэжүүр олоод авсан байгаамаа. Түүний дараа Хопперч Вилийн гэрийг баг зэрэг ажиллахад хан дээр нь цөмгсөн байгааг олж араас нь Вилийн алга болсон гараж руу явсан ороход яалтчгүй бүр нэг эвгүй мэдрэмж төрж нуруугаар нь хүүтан ямар нэгэн зүйл буруу байгааг зөн совингоороо мэдэрсэн ч юу ч олж чадсангүй. Орой болоход Майк ч гэрийнхэнтэйгээ хоол идээд байж явах зур Майкийн ээж нь Майк болон эгч Нэнсиг нь Вилийг олдтол гэр орноосоо шөнө өрөө гарах шаардлагагүй юм хэлээ сууж ив. Тэгэхдээ Нэнси ч тэр орой Стивтэй хурган болцох гэж байсан болохоор гармаар байгаа талаар хэлэхэд ээж нь ч үгүй гэдгийг бол хатуухан хэлж энэ оройн хоол нь ер нь бөөн хэрүүл уруул болоод дуслаа. За түүний дараагийн хэсгийг хэлэхэд Хопперч бөөн хүмүүстэй хамт Вилийг хайгаад ой модон дотор саналт хийгээд явж байдаг бөгөөд тэр зур Майк, Лукас хоёрч богино долгионы райдугаар холбогдож байгаад нууцаар гэрээсээ гарan хамтдаа Вилийг хайгаар болов. Энэ хооронд Стивч Нэнсигийн гэрт хурж ирээд хамтдаа хичээлээд автах юм болдог бол харин Бени дээр 11-ийг авахар нийгмийн ажилтан гэдэг нэг эмэгтэй ирлээ шүү. Тэгтэл нөгөө нийгмийн ажилтан чинь Бенигийн зоогийн газар дөнгөж орж ирэнгүүтээ Бенигийн шууд толгорн будж алдаг ба үүний араас бүүн хар хувцастай хүмүүс орж ирээд 11-ийг барьж авах гэсэн чадлагүй алдаад явуулж байгаамаа. Ямар зэрлэг хар өөрнүүд вэ? За тиймгүй ангийн төгсгөл болоход Майк, Дастин, Лукас гуравч хар усан борооноор Вилийг ой модон дундаас хайгаад явж явах зур Вилийн гэрийн утас руу хүн залгаж Жойс очин авахд Вилийн амьсгатж байгааг нь олж сонссон бөгөөд тун удалгүй араас нэг мангас шиг юмны хоолой сонсгосноор утас нь аянгад зохиулсан юм шиг эвдэрчүүл яав. Яа. Тэгэх зур манай гуравч ой модон дотроос 11-ийг олдог ба цувралын маань ихний анги ингэж төгсөж байгаа. Хоёрдугаар анги. За энэхүү дараагийн анги гэхэд манайд ч 11-ийг Майкийн гэрт авчирангуудаа 11-ийг хэн болох бас юу хийж байгаа талаар нь мэдхийг оролцож 11 юу ч хэлсэнгүй. Тийм болохоор өнөө өрөөдөө 11-ийг Майкийн гэрт түр хонолж маргааш өглөө ээж рүүгээ 11-ийг авчин томчуулаар учрыг нь олуулахар болов. Үүний дараа Лукас, Дастин хоёрч яваад өгөхөд Майк 11 дээр очин албан ёсоор танилцаад гэрийнхээ зойронд хөөрхөн ор засч өгöd гараад явлаа шүү. За тэгсэр маргааш өглөө нь олж Вилийн гэрийн үзэгдэл гарч эхлэхэд Жойс хөөрхий Вилийг алга болсноос хойш баг хагас ухаантай болчихоо сууж байлаа. Ядаж яваад өнгөрсөн шөнийн өнөө дуудлагнаас нь болоод Жойс бүр уймарсан сууж байдаг ба том хүү Джонатан л Вилийг хайх зардал энэ төр хийгээд ээжийнхээ ардлыг дагаа сууж байв. Тэгсэр удалгүй Хоппер хурч ирэхэд Жойс өнгөрсөн шөнийн гэрийн утас руу хүн залгаад араас нь эвдэрсэн талаар бас утасны цаанаас Вилийг сонссон хэмээн Хопперт хэлсэн боловч Хоппер түүнийг олигтой тоож авч үзсэнгүй. Тэгэхээр нь Жойс жуурлаад Хопперт хэлж байгаа. Чи надад итгэхгүй байна уу те? Чи намайг Вилийн амьсгалыг сонсоод мэдгүй гэж бодоо юу? Чи ч гэсэн өөрийнхөө охины дууг мэднэ үстэйгээд уурандаа хэлээ ичлаа. Тэгтэл Хопперч тэрийг нь сонсонгуудаа сэтгэл нь хямраад гараад явдаг ба тэгтээ бүр халааснаас эм энтер гаргаж ирээд дуулаа шүү. Хоппер хөөрхий ганц охинтой байсан ба даанч охиноо хэдэн жилийн өмнө алдчихээ зайлвал. Тийм болохоор Хоппер өдөр бүр сэтгэлдээ гүн харуулсал тээсээр явдаг аж. За тэгж Хопперч баг зэрэг бухимдаад байж явах зур Джонатан гүйж гарч ирээд Вилийг аав дээр очисон байж магадгүй гэж хэлээд өөрөө аав дээр явж очиод Вилийг байгаа хэсгийг шалгамаар байна гэж хэлсэн ч Хоппер Джонатан ээжтэйгээ хамт цуг байгээд үлдээв. За тэр зур Майк ч өглөө босчоод гэрийнхэнтэйгээ цайгаа ууж дуусны дараагаар 11 дээр хоолунд авчиж өгөөд 11-ийг сэмэрхэн гэрээсээ гаргаад ээжтэйгээ уулзуулах гэсэн боловч 11 тэххгүйгээ толгоос ихсэрлээ. Учир нь өнгөрсөн шөнө Бени өөрөөс нь болоод алуусныг мэдэж байгаа болохоор 11 Майкийн гэр бүлийг ч гэсэн аюулд оруулахгүй гэсэндээ тэгсэн аж. Тэр үед Майк ч 11-ийг муу хүмүүс хөөж байгаа гадарлангуудаа сургуульдаа явуулгүйгээр гэртээ 11-тэй хамт цуг үлдэхэр болов. Энэ зур Вилийн ах Джонатан сургууль дээр ирээд дүүг алгуулсан талаар зарлал нагаад явж байх зур Майкийг Нэнси ч Джонатан дээр хурч ирээд жаахан урмын үг өгч Вилийг зүгээр байгаа юм найдаж байгаа талаараа хэлээд яваад өглөө. Харин тэр нийлээд үдэг Стив энтер нь байдаггүй хогийн гарууднаас. Тийм хүний дараагийн хэсэг гарч эхлэхэд Майк сургуульдаа явуулгүй 11-тэй үлдсэн хойноо гэр орноо бас гэрийнхнийгээ танилцуулаад байж идэг ба тэр үеэр 11 Вилийн талаар мэдэж байгааг Майк олж мэдлээтэй хайрах минь гэж. Харин Джонатан болохоор Хопперийн үгэнд орлого аав Лонитойгоо уулзгаар том хот руу яваад өгдөг ба харин Майк ч гэртээ 11-тэй байх зураа гинт ээж нь хүрээд ирдэг 11-ийг аваад сэмэрхэн гарах гэж утсан ч хитрхээ оройтсан байдаг тул өөрийнх нь бие нүвдээ сургуульдаа яваагүй энэ төргээд ээжтэй сайхан худлаарж гарлаа шүү. Тэгх зураа Майк ч 11-ийг өөрийнхөө хувцсны шүүгэнд хийтэл 11 гинтл өөрийг нь лабораторид байхад хэрхэн харанхуй өрөнд түгждэг байсан талаар эргэн санаад уйлал байж ялаа та чаваас. Үүнтэй зэрэгцээд өнөө хар хувцастай засгийн газрын бололтой ажилтнууд чинь хамгаалтын хувцастайгаа Вилийн гэрт хурч ирээд хүн байхгүй байгуур нь гэрт нь нэгжлэг явуултал Вилийн алга болсон гаражын дотроос нь их хачин энергийн хэлбэл
хилцэл энэ төр бүртгээд авлаа та. Энэ зур Дастин Лукас хоёрч Майкинд яваад очтол 11-ийн талаар Майк ээждээ хэлээгүйг мэдээд яг хэлэх гэж байтал 11-ч нөгөө супер хүчээ ашиглаад гар хаалгыг нь таглаж өөрийнхөө хүч чадлаа үзүүлв. Ингээд үүний араас үзэг солигдоход Хопперч ойн дундуур нэгжлэгээ үргэлжлүүлээд байж байтал Бенигийн цогцыг осон талаар дуудлага гарч Хопперч Бенигийн зоогийн газар руу хам хурдаараа яваад очив. Ийхүү Хопперч Бенигийн зоогийн газарт явсан ороход Бенигийн цогцны хажууд буу байдаг бөгөөд өнөө засгийн газрын ажилтнууд чинь Бенигийн үхлийг амиа оролт гэж харагдуулах гэж тэгсэн энэ байжээ. Гэсэн ч Хоппер юу гээл тэрэнд нь итгэх вэ? Энэ хооронд Джонатан аав дээр явж чод Виллийг хайсан боловч Вилл аавынхаа гэрт байсангүй. Энэ зур Хопперч одоо Бенигийн талаар өөр гэрчээс яриа аваад байж зураа өчигдөр тэднийд 11 ирсэн талаар мэдэж авлаа шүү. Гэхдээ Хоппер 11-ыг Вилл байж магадгүй гэж бодож байв. Үүний дараа орой болоход Нэнсич гэртээ ирээд өөрийн найз Барбаратай цуг Стивен үйлчлэгт явахаар болдог ба араас нь Майк гэрийнхэнтэйгээ хоолой идэж үжидлэг гинт 11 буугаад ирдэг ба үүнийг харсан манай гурийн зүрх нь арай л хагдсангүй бадзар байна гэж. Үүнтэй зэрэгцээд Хопперч 11-ыг гарч ирсэн ой дотор самлт хийгээд явж байх явцдаа муу усны суган дотроос 11-ийн цамцны тасгааг олж байгаа маа. Түүний дараа Хопперч цааш нь муу усны сугийг даган явхад өнөө айхтар лабораторийн сувг гэж таарлаа та. Тэнгэр минь гэж. Ингээд ангийн төгсгөл эхлэхэд Нэнси ээждээ худлаа хэлж байгаад найз Барбаратайгаа цуг Стивен гэрлүү үжлэгт явж байлаа. Харин нөгөө талд манай гуравч 11-ээс Виллийг хаана байгаа талаар асууж гараад 11 хэлж байгаа. Виллийг нэг мангас авсан талаар манай гуравт хөлөг тоглоом ашиглаж байгаад харуулв. Учир нь 11 одоохондоо арай ярихгүй байгаа шүү дээ. За энэ зур Джонатан ч буцаж ирэнгүүтээ Виллийн алга болсон газрын ойр орчмын зураг аваад ганцаараа мөрлөг эхлүүлээд явж байх зураа хажууханд нь байсан Стивен гэрт Нэнси Барбаратай хамт цуг ирсэн байгааг олж хараад зургийг нь дарав. Тэгж хооронд Жойс тэр дахиад нөгөө хачин дуудлага ирж Жойс ч одоо Виллтэй ярих гэж үтсэн боловч гинт ардаас нь гэрхийн хамаг электрон төхөөрөмжүүд ажиллаад бүр Виллийн өрөөний ханын цаанаас гинт нэг хүний дүс гараад ирүүл яах вэ? Тэнгэр минь. Гэхдээ тэгээд ярилцах гээд үзлээ шүү. За тэр зур Барбарач Нэнсиг аваад тарих гэсэн боловч Нэнси гэж нэг юм Стивийг хараад бүр хүнээ байжээ. Барбараг төрүүлээ тарж юу энэ гэж тэглээ тэ. Тэгснэ үүний дараа Нэнси шууд Стивийн өрөөнд явж оронгуудаа Стивтэй барилдан хичүүл яах вэ? Харин тэр үед Барбара сайн охин болохоор Нэнсиг орхиод явж чадлаггүй Стивен усан сангийн тэнд хүлээгээд ивчээтэл гэнтэл нэг мангас гарч ирээд Барбараг хормын төдийдэл залгаад аваад явлаа. Ядаж яваад яг тэр үед Стивен найзуудын зургийг ой модон дундаас цэмэрхэн аваад явж байсан Джонтон ч иргэн харахад Барбара алга болсон байдаг ба юу гэж новшин болоод байгаа юм те. Одоо энэ хэсэг төр завсарлага аваад та хэдэ нэгэн гоё мэдээг дуулгая. Энэ онд үзэгчдийг байлдан дагуулсан Надад ирээгүй хайр олон ангит киноны шинэ жилийн баярын тусгай дугаар Надад ирсэн хайр 12 сарын 30-наас Univision-ийн видео сан Look TV-гийн бокс гэсэн чинээр нэмэгдэх юм байна шүү. Бүжин хайртай залуу болон найзуудтайгаа үзэсгэлэнт хаянаа нарал дээр ямар дурсамж бүтэхийг баярынхаа амралтаар хүлээн авч үзээрэй. Одоо л нэг бидний хүсэл биелэх гээд байна уу та. За тийм хүмүүний араас 3 дугаарыг эхлэхэд Нэнси Стивтэй барилдан гэж байх зур Барбара нэг сонин газар сэрлээ. Тэгсээр удалгүй Барбараг авч явсан мангас чинь дахин гарч ирснээр Барбараг шууд бариад авчвал яах вэ? Бурхан минь гэж. Үүний араас үзэг солигдоход Нэнси Стивтэй барилдаанаа дуусгачаад уг нь хөөхөн юм яриад гоё байх гэтэл цаатхан тоож байгаа ч малга. Тэгэхээр Нэнси ч буцаж харихаар шийдээд Барбараг хайсан боловч Барбараг олсонгүй. Тийм болохоор Нэнси ганцаараа гэртээ буцаж ирээд сэмэрхэн өрөө рүүгээ орох гэж байсан ч ээжтэй баригдаад араас нь ээжтэйгээ бараг хэрэлдэнгээ алдлаа шүү. Стивтэй уулзсанаас хойш бүр хүнээ байжээ. Энэ зур Джонтон ч өглөөс эртэл ээж нь Виллийн өрөөнд баахан чидэн тавьчаад Вилтэй ярилцахыг орлоо сууж байдаг бөгөөд үүнийг харсан Джонатан ч ээжигээ бараг солиорцсон байна гэж бодоод хэлсэн зүйлд нь итгэхгүй гараад өглөө. Тэр хооронд Майк, Дастин, Лукас 3 11-ийн тусламжтайгаар Виллийг явж хайгаар бэлдээд үжидэг ба тэрэн дунд нь идэж уух юм алах малгach байх шиг. Одоо тэр амир мангастай арай алхаар үзэлцэх гээд байгаа юм шиг дээ. Ингээд манай 3 хичээлдээ явах болж 11-т өдөр 3 цаг гээд уулзгаар болдог ба эцэг их нартаа болохоор клубын уулзалтай гэж хэлээд аргаланч гэх шиг бас нэг тийм том толгой гаргацгааж өглөө. Энэ зур цагдаагийн газрын ахлах Хоппер Виллийг нөгөө айхтар лаборатори дотор байж магадгүй гэж бодоод очин нэгжлэг хийж давхар камерын бичлэгийг шалгасан боловч юу ч олцсонгүй. Гэхдээ Хоппер камерын бичлэгийг шүүж байхдаа саяхан айхтар ширүүн бороо орсон боловч камер дээр нь ямар ч бороо орж байгаа бичлэг гараагүй болохыг анзаарч нөхдүүд камерынхаа бичлэгийг зассан гэдгийг нь олоод мэдчихэж байгаа маа. За тэгсээр үүний араас үзэг солигдоход 11-ч Майкийг байх гээд гэр дотор нь сайхан юм хүмийг нь үзээд явж байдаг ба бараг төрсэн цагаас л хойш лаборатори дотор хоригдсон юм шиг байгаа мó зайлуул хөрхий. Энэ зур Нэнсич сургууль дээр ирчээд Барбараг хайж Стив болон найзуудаасаа асуусан боловч цаад хэдэн эргүү өмнөд нь тоож байгаа ч юм алга. Харин Майкийн хувьд болохоор өнөө Виллийг хайх аялдаа зориулаад чулуун чахамдаа зориулан чулуу байгаад явж байтал ангийнхан хоёр бүтэхгүй мэрчэд бүр дээрлэхэд байжээ. Джонатаны хувьд болохоор Виллийн мөрлөг зориулан авсан өнгөрсөн шөнийн зургуудаа угаагаад байж байхдаа Нэнсиг яг Стивийн өрөөнд байхад нь зургийг нь авцсан байгааг анзаарлаа шүү. Тэгээд бас болоогүй. Джонатан Нэнси жаахан талтай юм шиг байгаамаа. Тэр зур цагдаа Хопперч нэгжлэг явсны дараагаар хотын номын санд ирээд Хопкинс хоттой өнөө лабораторитой холбоотой ямар нэгэн хэрэг гарсан талаар сонины нийтлүүдийг шүүж үздэг ба энэ үеэр нэгэн хачиргалтай нийтлэл болж харлаа шүү. Тэгээд тэр нь юун тухай байсан бэ гэхээр тэр лабораторийн дарга
байгаад нэг докторт хүүгээ алдсан Terry Ives хэмээх эмэгтэй тухай нийтлэв. Арай энэ эмэгтэй чинь 11-ийн ээж юм биш үсттэй. Тинхүү Hopper-ыг мөрдлгөө явуулж байх зур Mike ээж Karen ч дүү Holly-тойгоо хамт цуг Joyce дээр ирээд сэтгэл санаа нь ямар хуйгааг асууж байх зур Holly Willie өрөөнд яван орохдоо золтойд нөгөө айхтар мангасанд бариулсангүй. Харин нөгөө талд Nancy ч Barbara гэртээ ирж хоноогүй мэдээд бүр улам паниктаж байх зур Jonathan Steve болон найзуудынх нь авсан зургийг угаагаа зогсож байгааг харсан нэг охин Jonathan-ыг Steve-д матснаас олж Steve гэж мөн новч гимгүү Jonathan-ыг муухай дээрлэж авсан зургуудыг нь ураад камерыг нь эвдлээд ээж байгаамаа. Ямар лайтад дээрлэх баар шаар вэ. За тэгж байх зур Nancy ч Jonathan дээр ирэхэд тэр өрөө Barbara-г яг алгуулахаас өмнө Jonathan зургийг нь авч амжсныг мэдээд Barbara-гийн дүрс гарсан урагцсан зургийг нь түүж авлаа. Ингээд үүний араас үзэгзэлэгтод 11-ч Mike-тай тохирсон газараа ирчээд байж байх зур торон хашааны цаана нэг муур байгааг олж харлаа. Тэгтэл яг тэр үед 11 гинтл нэгэн дурсамжийг иргэн санаж байгаамаа. Тэр нь ямар дурсамж байсан бэ гэхээр 11-ийг өнөө лабораторид хоригдож байх үед нөгөө лабораторийн ахлах доктор Бернер чинь 11-ийг чадвараа ашиглаад муур алуулах гэсэн боловч 11 алаагүй юм байна л та. Тэгэхээр доктор Бернер ч 11-ийг буцаад өрөөнд хорих гэж үцгэд 11 шууд хүч чадлаа ашиглаад тэр хоёр харуулыг газар дээр нь ухаад ачив. Ёо. За 11-ийг энэ муухай дурсамжаа иргэн санагалзаад дуусны эцэст Майк ч найзуудтайгаа ирээд 11-ийг аван өнөө аялалтаа явлаа. Харин Нэнси Барбараг хайхаар иргэн Стивен гэрт ирээд яг ой тундуур явж байхдаа өнөө амир мангасч нь олж хардаг ба алуулахаас өмнө гяс цухтаагаад явж байгаамаа. Тэр зур Жойс ч гэртээ баахан гэрэл үлгэж байгаад эцэст нэг Вилтэй ярьцдаг өгöd Вил Жойстэй хамт цуг байгаач арай өөр ертөнцид байгаа мó хаашийн апсайд даун гэхүүтэй. Нэг тийм зэрэгэлдээ ертөнц шиг. Харин Нэнси болохоор эцэст нь ээж дээрээ ирээд Барбараг алгуулсан талаар хэлж гэр ихнэр рүү хэлүүлж байгаамаа. За тэгсээр ангийн төгсгөл болоход 11 ч Майк тэр эдийг дагуулад Вилийн гэрт нь хүрээд иртэл манай дөрвч баахан цагдаагийн машин бас түргэний машин явж байгааг анзаарлаа шүү. Тэгсэн яасан гэсэн чинь Вилийн цогцыг нэгэн уурхан дотор байдаг химэл нураас олсон байдаг ба үүнийг харсан Майк ч 11-т бөөн уур болсноор энэ удаагийн ангимын төгслөө. Гэхдээ тэгэхээр Вил үхсэн болж таарж гинөө. Юу гэсэн үг юм ч одоо. Үүний дараагийн гэлэхэд Вилийн цогцыг олсны дараагаар цагдаагийн дарга Hopper Joyce дээр очиод Вилийг үхсэн хэмээн хэлхийг оролцсон ч Joyce үүнийг нь хүлээн зөвшөөрсөнгүй. Дээр нэмээд Joyce Вилийг амьд байгаа бас гэрлэр дамжуулан өөртөө ярилцахыг оролцсон тухай хэлсэн ч Hopper Joyce-ыг хүүгийнхээ үхлээс болоод цочролд орсон хэмээн бодож үүгийг нь сонсохгүй байв. Тэр зур Майк ч Вилийг амьд болж чадаагүйдээ бөөн уур болж тэр өөрөө 11-т гаргаад үжил 11 гартаа ирж исэн Майкийн радиог ашиглаад Вилийн хоолойг Майк сонсууллаа шүү. Өв бурхан минь гэж. Тэгэхээр 11 Вилтэй холбогдож чадаад байгаа юм шүү. Үүний дараа Майк ч Лукас руу радио холбоогоор холбогдоод Вилийн хоолойг сонсон талаараа хэлдэг бөгөөд нөгөө талд Joyce ч Вилийн цогцыг харахаар шүүхийн шилжгээний газар ирсэн байлаа. Тиймээс Jonathan Joyce хоёр ч Вилийн цогцыг харах гээд явж байх зур Hopper өнгөрсөн шөнө Hawkins хотын шинжээч биш өөр хүн задлан хийснийг олж мэдлээ шүү. Нэг л нотой доо. Үүнтэй зэрэгцээ Joyce ч Вилийн цогцыг харчаад энэ миний хүүгийн цогц биш вэ гэж хэлээд гараад явбаа. Тэгэхээр нь Jonathan Joyce дээр явж очиод Вилийг үгсэн хэмээн хэлхийг оролцсон ч Joyce Вилийг амьд байгаа гэж итгэсэн хэвээр байдаг ба үүнээс болж Jonathan ч ээжтэйгээ муудалцаад хоёр тийш саллаа. Үүний дараа үзэгсэлэгдэж өдөр болоход ч Lucas Dustin хоёрч Майкийн гэрт нэрээд Вилийн хоолойг дахин сонсох гээд явж илаа. Тэгэх үеэр 11-ч өнөө радиогоо барьж байгаад Вилийн амьсгад жуу хоолойг сонсгосон боловч Lucas тэвэнд нь итгэлгүй бөөн уур уцаар болоход Dustin харин сайн сонсон хоолойгоо Вилийн хоолой гэж бодож байгаа талаараа хэлв. Үүний дараа манай дөрөв Вилийн хоолойг сонсохын тулд сургуулийнхаа өндөр хүчтэй радиог ашиглахаар болж 11-т хиймэл ус зүйлгээд нүүр амыг нь бодож байгаад сургууль руу аваад явлаа. Тэр хойгоор Барбараг алгуулсантай холбоотойгоор Hawkins хотын цагдаа нар Нэнсигээс мэдүүлэг аваад иж байдаг ба цагдаа нар Барбараг гэрээсээ зугтаасан гэж бодож байгаа ажээ. Энэ хойгоор манай гуравч 11-ийг аван сургууль дээрээ хүрээд иртэл Вилийг нас орсонтой холбогдуулан сургууль дээр нь гашуутал зарласан байдаг ба манай гуравч нөгөө өндөр чадлын радио холбооны өрөөрөөгөө орох гэж байтал багш нь эхлээд заавал Вилийг иргэн дурсах ёсод оролцгоо тэглээ шүү. За түүний дараа 11 Майк, Dustin, Lucas дөрөвч Вилийг иргэн дурсах ёсод оролцож байх зур Нэнси ч Jonathan-ы авсан Барбарагийн зургийг ажиглаж байхдаа ард талаас нь нэгэн сонин амтан гитэж байгааг олж харлаа шүү. Тэгж байх зур манай дөрөвч Вилийг иргэн дурсах ёсод оролцсны дараагаар гарах гээ явж байтал Майкийн ангийн хэдэн дуракууд нь Вилийг муухай доош нэгээд ухаарна. Майк ч очиод нэг гарыг нь түлхээд унгалаа. Тэгээ сүүлдээ Майк ч өнөө бандтайгаа зодтолдох юм болоход 11 ч хүч чадлаа ашиглаж байгаад өнөө бандыг хөдлөнгөө болгож хайж байгаад өмдөнд нь шилгээ хичүүл яах вэ? Болж муу зөлхий. Энэ зур Jonathan ч Вилийн ажил явдлыг зохион байгуулад ав центр захиалаад байж байх зур Нэнси Jonathan дээр хурч ирээд Барбарагийн зургийн ард нэг тийм сонин дүрс олж харсныг Jonathan хэллээ. Харин Hopper болохоор Вилийн цогц нь гинт гараад ирсэн их хачиргалтай санагдаад Вилийн цогцыг олсон мужийн цагдааг зодож байгаад хэрхэн Вилийн цогцыг олсныг асууж гарсан ч амжилт олсонгүй. За үүний дараа манай дөрвч ашгүйнийг өндөр чадлын радиотын өрөөн дээр явж ороод 11 ч радиогоо барьж байгаад Вилтэй харилцах гэж оролдоход Вилийн дуу сонсогдож эхэлдэг ба Вил ч ээжигээ дуудаад байдаг ба тэр үеэр нь гэртээ байсан Joyce ч Вилийн дууг сонсоод байж байтал өнөө хан дээр нь гинт өөр ертөнцийн хаалга нийтүүл яах вэ? Тэнгүүд нь Joyce ч дотроос нь Вилийг гаргаж авах гэсэн боловч чаддгүй бөгөөд сүүлдээ Joyce ч аргаваар ханаас хөвтөд онгойлох гэсэн ч болсонгүй хөргий. Харин нөгөө талд манай дөрөв өнөө айхтар өндөр чадлын радиогоо шатгаа хайчваа. Ингээд ангийн төгсгөл болоход Jonathan ч Нэнситэй цуг зураг угаадаг өрөөнд ирээд Барбарагийн зургийг илүү томруулаад харж байх зур Hopper ч мужийн цагдаагийн хэлц рүү ирэнгүүтээ Вилийн цогцыг өөрөө хартал тэр нь Вилийн цогц биш зүгээр нэг хүүхэлтэй байж таарлаа шүү. Тэгэхээр хин нэг нь Вилийг алга болсныг үгсэн болгох гэж хичээгээд байна да. Бараг л нөгөө доктор Бреннерийн хийж байгаа ажил биз. Тэр өгөр Вилийн аав Лони ч иргэн гэртээ ирдэг ба Hopper ч өнөө Hawkins хотын лаборатори руу өөрөө явж үзгэр шийдээд лабораторийн төмөр хашааг эвдэж байгаагаар энэ удаагийн анги төгслөө. Яа бас гал төгсөж байна шүү. За энэ хүрээд Stranger Things цувралын маань
маань эхний бүлгийн 1-р хэсэг өндөрлж байна. Та хэд минь эх 7 хоногт дараагийн имчилгээ гарах хүртлээр лайк болон subscribe дараад төвчээрт хүлээх сууж байгаарай. Тун утгагүй болцъё.